Сайн байна уу? Намайг Балжин намагтай ингэцэгдэг. Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р зэрлэгт 2017 оноос хойш багшийн туслахаар 9 дахь жилээ ажиллаж байна. Энэ хичээлийн жилд дунд А бүлгийн багшийн туслахаар ажиллаж байгаа бөгөөд эхлэх цэгийн үнэлгээгээр нийт дадал хэвшлийн үнэлгээ 69.6% байсан бол явцын үнэлгээгээр 88.9% болж 19.3% өссөн үзүүлэлттэй байна. Би 2015 онд том хүүгээ цэцэрлэгт өгжсэн. Тэгээ хүүгийнхаа багшийг хараад цэцэрлэгийн багшийн мэрэгжлэр бахархаж анх сурах шийдвэр гаргаж ирсэн. Бүлгийн менежментийг хэрэгжүүлэн өдрийн хуваарьт үйл ажиллагаа хүүхдийн хөгжлийг дэмжин ажиллахаас гадна эхлэх цэгийн үнэлгээ гарган хүүхдийн ялгаатай байдал тохируулах хийх, сургалт үйл ажиллагааг чанартай зохион байгуулахад багшид туслан сургалтын хэрэглэгдэхүүнийг өөрийн онцлог давуу талд тулгуурлан оёж хийх мөн гарын дорх материал ашиглан хийдэг. Өөрийн санаачлаагаар энэ хичээлийн жилд хонхтой бөмбөг, баруун гараа нүдлийн хамрын болон дууд хормогч, бие ирлээ явлаа, мэдчлэг самбар, гарын дорх материал ашиглан аюулгүй амьдрах ухааны сургалтын хэрэглэгдэхүүн нийт 30 гаруй төрлийн 568 орчим сургалтын хэрэглэгдэхүүн тоглоом наадгаа хийж хүүхдийн хөгжлийг дэмжин сургалтын төвүүдийг баяжуулан сурч хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлсээр байна. Бага насны хүүхдийн насан туршийн боловсролыг цэцэрлэгийн насанд нь олгодог учраас би өдөр бүр шинийг илэрхийлэн суралцаж хайртай шав нарынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн багш болохыг эрмэлзэн ажиллаж байна. 2019-оос 2021 онд оюун ухаан тулгуур эрхтний хавсарсан 2024-оос 2025 оны хичээлийн жилд тархины саажилттай хүүхдүүдтэй ганцаарчлан ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах хөгжих таатай орчин бүрдүүлэх зорилгоор ариун цэврийн өрөөнд татаж босох бариул ганцаарчлан ажиллах төвийг өөрийн санаачлагаар төвчүүлсэн. Хуваарийн дагуу бүлгийн хүүхдүүдийг давсан өрөөнд оруулж хөлийн улаар эрүүлжүүлэн жирэмжүүлж эрүүл мэндийг дэмжин ажилладаг. 2024-оос 2025 онд бэлтгэл бүлэгт даамны сургалтыг зохион байгуулснаар бүлгийн хүүхдүүд оновчтой нүүдэл 100 буудалд даамны тэмцээнд амжилт үзүүлсэн. Сургуулийн шинжилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүүхэд хөгжүүлэх төвүүдэд баяжилт хийхээс гадна жүжигчилсэн тоглолтын хувцас, хаврын уян тэмцээний хувцсыг ойсноор зүүн бүсийн аврах шалгаруулах хөгжийн дэмжигчдийн бүжгийн тэмцээнд 3 дугаар байр, гала тоглолтод 3 дугаар байруудыг хүртсэн. 2024-оос 2025 оны хичээлийн жилд 3 загал сумын хүүхдийн цэцэрлэгт багш солилцоогоор ажиллаж, сайн хичээл үйл ажиллагааг зохион байгуулан 5 өдөр 5 хэрэглэгдэхүүн хийж, өөрийн ур чадварыг түгээн дэлгэрүүлсэн. Гавьяа шагнал Дорнод аймгийн засаг даргын хүндэт жоо бичиг Монголын боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний эвлэл холбооны ургамжлал. Сайн үлсийн аян. Улаан загалмайн онцгой гишүүний хувьд сайн үлсийн аянд өөрийн санаачлагаар нэгдэх, анги хамтуулан багш ажилласаараа нэгдэх үйл ажиллагаанд бусдыгаа манлайлж идэвхтэй оролцдог. Монголын улаан загалмайн нийгэмлэгийн энэрэл алтан медальт бөгөөд аймгийн эрүүл мэндийн газрын цусны донор сайн үлстэн багш юм. 2024-оос 2025 оны хичээлийн жилд багш болзол дуралдааны багшийн туслахын тулд 2 дугаар байранд шалгарсан байна. Надад мэрэгжлэрээ бахархах, цаашид ажиллах урам зориг, эрч хүчийг өгсөө. Өөрийн сонгосон мэрэгжлэрээ бахархаж, инээд хөөр царигсан гэгэн сайхан өргөнд ажиллаж байгаадаа баяртай байдаг.